Энэ цаг үе их дэлхийн маань бидэнд юу гэж чадахыг хүлээх биш харин бид их дэлхийн төлөө, их тайны төлөө, ирээдүйн төлөө юу хийх вэ гэдгийг бодох цаг. Бидний мэддэг хэрнээ мэдэрдэггүй болсон сэдвүүдийн нэг бол хүүхэд тасрах хамгаалах төр өсч тойрнож буй хүүхдүүдийн асуудал билээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан 2017 оны хамгийн сүүлийн судалгаагаар Монгол улс орныг 23 байгууллагын харьяа 36 хүүхэд тасрах халамжлах төвд 1039 хүүхэд хамрагдан үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс үзэхэд 2013 онд 110 хүүхэд асрамжийн газраа төссөн бол 2014 онд 88 болон өөрчлөгдсөн байгаа юм а. Тэгвэл эдгээр хүүхдүүд асрамжийн газраа төсөөд хайчдаг байна. Монгол төдийгүй зүүн хойд Азийн улс орнуудад ч энэ судалт тулгарч байна. Тухайлбал Бүгд найрамдах Солонгос улсад 1,590,000 хүүхэд, Япон улсад 27,468 хүүхэд тасрах халамжлах төвд байдаг. Энэхүү хүүхдүүд ихтэй боловсрол эзэмших нөхцөл тутамдаас хүнд хөдөлмөрөөр эрхлэх нь элбэг байна. Бид төслөөрөө дамжуулж зүүн хойд Азийн улс орнуудын хүүхэд тасрах хамгаалах төвд буй хүүхэд бүрийг ихтэй боловсрол эзэмших нөхцлөөр хангахын тулд энэхүү асуудлыг 24 баг төвшүүлж байна. Тэгвэл манай 24 багийн Бадааны ухаан төслийн гол зорилго нь асрамжийн газарт өсөж төрнөд амьдрал хөл төлбөрийн хүүхдүүдэд тулгарч буй асуудлуудыг хөндөж нийгэмд таниулах, олон нийтийн анхаарлыг хандуулах, уг асуудлыг шийдвэрлэх арга замыг олоход манай төслийн гол санаа зорилго нь оршиж байгаа юм а. Бидний төслийн гаргаж буй гол санаа нь зүүн хойд Азийн орнуудын соёл хүмүүлгийн хамтын ажиллагаанд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулахад оршино. Үүнд багц солилцоо, оюутан сурах солилцоо, үүнээсээ туршлага солилцох, мөн бичих хэмжээний уйлзалт хурал зохион байгуулахад оршино. Бид төслийнхаа хүрээнд Монгол улсыг төв, зүүн, баруун гэсэн бүсгүүдэд хувааж, түүнд орших сонгогдсон хүүхэд тасрах хамгаалах байгууллагыг төр болон хувийн хвшлийг дамжуулан бусад улс орны хүүхэд тасрах хамгаалах төвтэй холбооч харилцаа тогтоож, тэдний ихтэй сургууль элсэн суралцах боломжийг нэхэд оршино. Бид халамжлалтай сэргийлгээтэй залуучууд биш, нийгмийн хариуцлагатай оролцоотой залуучууд. Амьдрал гэж юу вэ гэдгийг хэрэгцүүлэн бодож байх зуур тэр аль хэдийн өнгөрөн оджээ. Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэн дамжуулан өгөхөөс өмнө чадах хэрэгээр дүрлцүүл. Хэдийгээр тэд орчин ертөнцийг жинхнээр нь мэдэрч чадахгүй ч зүрх сэтгэлдээ алс зэрэгдээ бүтээж чадсан.